сайн бацгаана уу? Манай сургуулийн төвийн ээлжид сургуультаар математикийн мянган бодлогын 4-р хэсгээс ажиллая. За 4-ийн 1-р пункт даалгавар бол функцийн налалт болох бодлого байна. За ер нь налалт гэж юуг ойлгох билээ гэж бид нар ямар хичээл үзсэн бэлээ. Буцаж эргэж санацгаая. За энэ санахад бол бид нар 8 дугаар ангийн төвшөнд очиж санах хэрэгтэй. За анх 8 дугаар ангид үзсэн. За тэгээд дараа нь бид нар 10 дугаар анги 11 дугаар ангид үзсэн. Шулууны налалт гэдэг бол энийг хос хоёр цэг өгсөн байгаа. Тэр хоёрын хувьд бол y-ийн дагуух өөрчлөлт уртыг нь x-ийн дагуух уртад харьцуулсан харьцааг бол шулууны налалт гэдэг. Тэр налалтыг k үсгээр тэмдэглэдэг. За ийм нэг зүйл үзсэн байна. Геометриуд бид нар тэгшин цогт оруулж үзчихсэн. За тэгээд эдгээрийн дундаас бид нар ер нь нэгтгсэн нэг л зүйл болж байна гэж дүгнэж ойлгох хэрэгтэй юм аа. За тэг тэгшин цогт оруулж маань хаана байна вэ гэхээр энэ яг гурвалжим яваад өнөө налалтын тухай ярьж идсэн юм эргэлзээ үүсэх ба. Тэгэхээр өгсөн хоёр цэг маань А цэг, Б цэг. А цэгийн авцыг сөрөг тав ординат 4, эрэг 4 гэсэн координаттай цэг байна. Б цэг нь авцээс нь эрэг 3 ординатны сөрөг 2 гэсэн юм байна. Тэгэд энэ хоёр юун дээр яг гурвалж ороод ирв гэхээр энэ шулуу маань хавтахад энэ шулууны дагуу ш. Өөрөөр y-ийн дагуу ш, x-ийн дагуу ш. Тэгэхээр шулууны дагуу байгаа учраас энэ маань y тэнхлийн дагуу ямар хэмжээнд сунж тогтсон, y-ийн дагуу ямар хэмжээнд сунж тогтсон гэдгийг ойлголт ороод ирчихэж байна. За ингээд ирэхлээр нөгөө бид нэр y-ийн дагуу уртыг болох юм бол нөгөө уртын өөрчлөлт чинь эцсийн цэгийн координатаас эхний цэгийн координатыг хасдагтай. Хасантай тэнцүү. За энэ бол тэгээд тэнцүү дельта y байдаг. Тэгэхээр бид нар одоо шинжлэх ухаан чанарыг бас эзэмшихийн тулд за энийг хойноор нь бичсэн ч яг энэс энийг хассан маань дельта y хэрэгтэй тэнцүү юм а гэж ингэж ойлгоно. За дельта x мөн адилхан. Тэгэхээр энэ y тэнцгийн дагуу энэ 6 нэгжтэй сонож тогтсон байна. За x-ийн дагуу 8 нэгжтэй сонож тогтчихё. Энэ томьёо энэ бол дельта x болоод ирж байна. Тэгээд энэ x тэнхлэлтэй ямар хэмжээний өнцөг үүсгэсэн гэдгийн тухай яриад байгаа налалт гэдэг чинь. Гэхдээ x тэнхлэгийн эерэг чиглэлтэй үүсгэсэн өнцгийн тухай ярьж байгаа. За тэгэхээр бид нар 7 дугаар ангид бол анх өнцгийн тухай үзэхдээ хоорондоо зурагдсангүй шүү. За зурнаа. Тэгээд ингэж орж ирэх ёстой доо. Тэр цаана энэ бүдэг өнгөр орж ирээд харагдахгүй байгаа юм байна. За энэ x тэнхлэхдээ энэ шулуун ямар өнцөг үүсгэсэн бэ гэдгийг л налалт гэж хэлээд байна. Тэгэхээр энэ бол бид нар цоо шин зүйл биш өмнөх үдсэн зүйлсээр баттгаад байгаа юм. За тэгэхээр энэ b цэгийг дайрсан x шулуун, за энэ координатын тэнхлийн төвийг дайрсан шулуун, a цэгийг дайрсан шулуунууд бүгдээрээ хоорондоо параллел. Тийм учраас энэ бол нөгөө энд үүсэж байгаа өнцөг. За тэрийг зурчих. Тэгэхээр тэр бол юу гэсэн үг юм бэ гэхээр энэ яг энд үүсэж байгаа энэ өнцөг. За ингэсэн энэ хэвтэй тэнхлэлтэй үүсгэсэн өнцөг, А цэгийг дайрсан энтэй үүсгэсэн өнцгүүд гурвалжны хувьд бол ингээд энэ тэнцүү болоод ирж байна. Зөвхөн бид нар нөгөө гурвалжны өнц хурц өнцгүүд нөгөө өнцгийг авч үзэх юм бол за энэ дээр би яг бусад хичээлийн нэлийн дэлгэрэнгүй тайлбарлах гэдэг нь 12 дугаар ингээ өгч зориулсан. Тэгэхээр энэ өнцөг дахиад энэ өнцгүүд дахиад энэ буруу зурцсан. Энд ер нь буруу зурчлаа. Энэ x тэнхлэлтэй ингэж үүсгэсэн өнцгүүд бол ингэсэн өнцгүүд хоорондоо тэнцүү.
Тэгэхээр наадалт гэдэг нь энэ хөх хөнгөр зурсан энийгээ ерөнхийдөө олж байгаа гэж ойлгоно. За ингээд үндсэн хичээл рүүгээ оръё. Тэгээд наадалтууд энэ гурвалжин дээр танксын харьцаа бичсэн К-тэнцүү дельта Y-гийн уртыг Y тэнхлийн дагуу хуртыг X тэнхлийн дагуу хуртад харьцуулсан харьцаа гэсэн ийм зүйлс бол. За тэгэхээр энэ f(x) функцийг цаашид бол бид нар энийг y(x) функц гэдэг ингээ ойлгоцсон байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ f(x) функцийн x гэсэн энэ аргументээс хамаарад ямар утга гарч ирэх гээд байгааг нь y функц ч өөрөө илэрхийлж өгч байгаа. Тэгэхээр f(x) функц чинь үндсэндээ 4x нэмэх нь 5 гэсэн. За ийм функц боллоо. За цаашид бид энийг юу гэж бичиж болох юм бэ гэхээр цаашид за f(x)-ээр бичиж явсан ч болно. Ер нь бол f(x) штрих энийг тэгээд y-гэрт бичиж болно. Нөгөө тухайн багш нь альваар нь чамд ойлгуулсан байна уу гэдгээсээ хамаараад заримдаа хүүхдүүд бас энд эргэлзээд байдаг. Тийм учраас тэр эргэлзээг тайлахын тулд дэлгэрэнгүй бичиж өгье. За тэгээд энийг бас 10 дугаар анги хүүхдүүд үзсэн ч бас болно шүү дээ. За ингэхээр энэ функц маань ийм юм байна гэж ойлгоо. За бид тэгээд давхар функц гэж бас үзсэн. За давхар функц гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр энэ x гэсэн энэ y буюу f функцийн x-с шууд хамаарч байна. Боловч энэ x маань өөрөө квадрат язгуурт энэ тэмдгийн дор байгаа учраас энэ чинь энэ функцийг бодохын тулд бид x-ийг квадрат язгуураас нь чөлөөлсөн загварт ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ квадрат язгуур гэдэг чинь 2-ны 1 зэрэг. Тэгэхээр бидний энэ маань одоо 2 гишүүнтэй шүү дээ. Тэгэхээр энэ маань 2-ны 1 зэрэг гэж. 2-ны 1 зэрэг гэж. За ингэж бичигдчихнэ. За одоо бүгдээрээ уламжлалын тухай уламжлалаа бодъё. За тэгэхээр уламжлалаа бодохоор энд бид дахиад үүнийгээ ингэж бичих байсан байсныг багш нь рутуу хараад биччихлээ. Энэ ингээд язгуур дээр байгаа том нь энэ гэсэн үг. Тэгээд энэний уламжлалыг авнаа. За энгийн үгээр хэлэх юм бол бид одоо энэ x-т хүрэхийн тулд энэ язгуур квадрат язгуур гэсэн энэ давааг давах хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэхээр эхлээд бүгдээрээ энэ уламжлалыг авахын тулд ерөнхийд нь ингэж бичиж байгаа боловч за эндээсээ эхлээд квадрат язгуураас уламжлал авна. За энийгээ үржих нь хаалт. За язгуураас уламжлал аваад өөрөөр хэлбэл эхний хаалгыг нэвтрээд орлоо гэсэн үг шүү дээ. Бид нар эхний даваагаа давчихсан. Дараа нь дахиад энэ хаалтан доторх даваанд орно л гэсэн үг. Энгийн үгээр одоо зүйрлэх юм бол тийм ээ. За одоо тэнцүү. Тэгэхээр уламжлал гэдэг маань энэ байгаа зэрэгээр нь үржүүлээд эхлээд энэ байгаа тоогоо энэ зэрэгээрээ үржүүлчихнэ. Тэгэхээр энийг үржих нь 2-ны 1 зэрэгээрээ үржүүллээ. 2-ны 1-ийг үржих нь за бидний энэ хаалт болж байгаа шүү дээ. За одоо тэгээд энэ зэрэгээсээ бид 1-ийг хасч өгнө. Зэрэгээсээ 1-ийг хасна. За энийг үржих нь энийг үржих нь одоо энэ хаалтан доторх дээр ажиллана. За энэ хаалтан доторх дээр ажиллахлаар чинь энэ 4x гэдэг чи өөрөө x-ийн 1 зэрэг юм а гэдгээ бид мэдчихэж байгаа. 5 гэдэг бол
тав чинь x-ийн 0 зэрэг ямар ч тооны тэг зэрэг нь нэгтэй тэнцүү байдаг. Тэгвэл одоо энийг бодохын тулд бид нар энийг үржих нь за хоёр дахь хаалт чинь юу болох юм гэхээр нэгийг үржих нь 4 тэгээд 4 x-ийн 1-ээс асах нь 1 зэрэг. X-ийн 1-ээс асах нь 1 зэрэг. Энд чинь нөгөө багшны яагаад ингэ бичээд байгаа юм гэхээр уламжлалаа ойлгоогүй хүүхдээ энийг үзэж таарлах юм бол энэ. За одоо 5-ын x-ийн тэг зэрэг чинь тгийг үржих нь 5. Тэгээд x-ийн тэг зэрэгээс хасах нь 1 гэсэн үг. За одоо бид бүхэн энийг цааш нь ингээ бодъё. За хоёр одоо за бүгдийг ингээ биччихээд энэ дээр өөрчилчихье. За 2-ны 1 зэрэг энэ болох дээр сөрөг 2-ны 1 болно. 2-ны 1-ээс 1-ийг хасах зэрэг. За энэний хэлбэртэй бол чинь энэ бол ерөөсөө хаалтан дотор 4x-ийн тэг зэрэг. За энэ өрдөө энэ гишүүн нөлөө юм бол. Одоо ингээд тэнцүү. За ингэчнэ. Бид ийм үрдэн хүлээж авлаа. За одоо энэ сөрөг 1 зэрэг чинь 2-ны 1 энэ сөрөг зэрэг чи хөртөрт ороод ирдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хэсэг эхний хэсэг маань ийм болж ирэх нь эхний хаалт. Дараагийн хаалт ерөөсөө үржих нь 4 боллоо. За тэнцүү энэ хоёр хураагдчихна. За хураагдхлаар 2 ба 4 хоёр хураагдчихлаар чинь энд 2 энэ байхгүй энэ 1. За уламжлал маань ийм хэлбэртэй байна. За бидний уламжлал энэ функцийн уламжлал ийм болоод ирчихлээ. За манайх бол хишиг сургалтын төв байгаа. Одоо бид нар энэ бодлогондоо бодлого x тэнцүү 5 цэг дээр гэсэн. За энэ бол бидний үрдэн. Одоо энэндээ орлуулчих. За тэгэхээр энэ хоёроо аль нэгийг нь бодож, аль нэгийг нь бичиж болно. Гэхдээ яг хөө би одоо хоёулангийн бичсэн хэлбэрээр явуулчих. Альвэр нь ч бичсэн болно. Энэ хоёр нэгэнд тэнцүү гэдгийг та харж байгаа учраас за x орон 5-ыг орлууллаа. За эндээс тэнцүү энд 2 энд квадрат язгуурдоор 25 гарлаа. За үргэлжлүүлээд бодлоо. Тэгэхээр бидэнд 5-ны 2 гэсэн тоогоор нь 5-ны 2-ыг энгийн бутархайгаас 10-ын бутархай чилжүүлчих юм бол 0.4 гэсэн юм бодлоо. За ер нь бол энэ цэг дээрх налалтыг олоорой гэдэг чинь юу хэлээд байгаа юм бэ гэж. За одоо юу хийгээд байгаа юм бэ гэдгээ бүгдээрээ нэг жоохон дүгнчи. Тэгэхээр юу гэсэн юм бэ лээ? Язгуур дээр тавьж тий. За тэгэхээр бидний даалгавар бол ерөөсөө энэ 4x дээр нэмэх нь 5 гэсэн. За ийм функц байсан. За энэний уламжлал нь болох дээр y тэнцүү 2-ыг хуваах нь язгуур door 4x нэмэх нь 5 гэсэн ийм функц байна. За энэ хоёрын график байгуулад ингээд харъя. За энэ ногоон өнгөтэй нь бидний үндсэн график. За улаан өнгөтэй нь за улаан ногоон өнгөтэй чи үндсэн гэх маань энэ улаан өнгөтэй маань уламжлалын маань график байгаа шүү. За
За тэгээ энэ ингээ харагдахгүй дараа нь зургаар харуулчих. За одоо тэгэхээр нөө x тэнцүү 5 гэсэн цэг байгаа. Тэгэхээр бид нар x тэнцүү 5 гэсэн цэгийг гаргаад за энэ цэгийг тэмдэглэчихье. За тэгээ энийг дайруулаад энэ дээр энэ функцээр нь ямар утгатай байгаад байгаа ингээ. За энэ нөгөө юу маань ингээд орж ирэхгүй бас хэцүү байгаа байна. За тэгэхээр энэ 5 гэсэн энэ цэг дээр ингээ харчихъя. За энэ v цэг энэ ногоон чин бидний нөгөө үндсэн функц маань график байгаа. Тэгэхээр v цэгийн абсциссын орднод 5 5. За энийг бид нар юу гэж ойлгох юм? Тэгэхээр нөгөө үндсэн энэ функцтэй x утгаа орлуулах юм болно. Үндсэн функцтэй x утгаа орлуулъя. Тэгэхээр энэ дээр 5, энэ дээр 5. Тэгэхээр нөгөө хоцрогдлыг нь арилгах давхар бодлоготойгоор энэ бичлэгийг хийж байгаа учраас чадвартай хүмүүс маань эдгээр үйлдэлийг алгасаад үзсэн үзье. Тийм ээ. За ингээд энэ тэнцвэрийн язгуурдоор 25 ингээд үндсэн функц маань өөрөө 5 гэсэн утган дээр бол абсцисс нь 5 үед ординат нь 5-ыг авчирна гэсэн. Уламжлалын хувьд бол 5 гэсэн цэг дээр энэ функц 0.4 гэсэн утгыг авч байгаа. За тэгвэл одоо энэ улаан өнгөтэй маань бидний уламжлалын функц. За энэн дээр яг энэ 5-ыг дайрсан цэг дээр хатгая. За артуулж за c цэг гарч ирсэн. C цэгийн абсцисс нь 5 үед ординат нь 0.4 байна. За тэгвэл энэ функцийн налалтын утгууд эдгээр нь ийм байх нэ гэж ойлгоно. Тэгээ энэ маань нэг шугамн функц биш учраас бидэнд ийм хэлбэртэй гарч байна. Ингээд за ингээд дараагийн хичээлээр ингээд энэ дөрөвдүгээр хэсгийг ингээд бодоод яваад байх болно. Та бүхэн асуулт байвал бас коммент бичээрэй. Тэгээ манай сувгийг дагаарай. Амжилт.